жүжигчний мэргэжлийг яа сонгох вэ? Бастай. Юу одоо яг нэг өсвөр наснд байхад те ямар мэргэжлээ болох юм миний хүү гээл. Манай өвөө би өвөө мэтээ маш ойрхон хөвгт. Тэгэл өвөө миний хүү ямар мэргэжлээ болох юм бол би нэг өглөөс хол цагдаа болно, нэмч болно гэдэг. Энэ бүх мэргэжлүү те. Тэгээд ингээл бүгдийг болмоор ч юм шиг тэгснээ надад нэг туссан юм нь жоохон томроод 13 4 үрээснээ би 9 to 5 гэдэг юм надад амар сан таалагддаг байхгүй. Одоо тэг 9-5 цаг нэгтгэс 5 дахь өдөр тэгэхээр чи ямар уйтах штэ. Тэгээд би яагаад энэ бүгдийг нэг дор хийж болохгүй юм гоо чинь. Окей, жүжигчний мэргэжил гэдэг чинь мэргэжлэр дамжуулаад бүх мэргэжлийг бас ингээд аялах, одоо судлах, тусгах боломжтой юм байна гэдэг. Тэгээд томрох тусмаа ингууд эн чинь би өнөөдөр тэр мэргэжлэрээ дамжуулаад би өөрийгөө ч олж мэднэ. Тэгээд дээрэс нь эн чинь энэ амьдралд би дэлхийн хамгийн үнэхээр үзий ядагдсан хамгийн муу залууч байж болно. Эсвэл хамгийн ухаантай хүн байж болно. Тэгтээ эн чинь цаашлаад ингээд өсөөл яваад байгаа байхгүй. Одоо ингээд би томрох тусмаа ойлгоод хичээглээд ингээд төсөөллөөсөө ингээд яваад ш. Тэгэнгუთ улам ингээд тийнейжер болоод ирэнгუთ эн чинь хамгийн том зэвсэг юм биш үү кино урлаг гэдэг чинь. Сая ярин суулгачаад үзүүлээд бүгдийг нэг эмоционалаар зүгээр аялуулад ингээд савуулаад тэгснэ бодсноо тэрнээс хүн амьдралаа засаад өөрчлөөд эсвэл зарим нь санаа аваад тий. Тэгээ эсвэл нийгмийг өөрчлөе гэж байгаа юм бол тэр кино өнөөдөр бид та нар өөрчлөгдөгээд ингээд шийдвэр гаргадаг хүмүүс нь шуурхаа уралзаарлаад ингээд эсвэл баахан ингээд сургалт семинар явуулаад байхаас илүүгээр түр нөгөө би чань энд ярьжсэн шиг одоо индирект буюу шууд бос утгаар кино тавьчихар хүн кино үзээд тэгснэ өөрийнхөө аваад хин нэг нь тушаахгүй байна шүү дээ. Тэгмэд өөрөө тэр өөрчлөлт хийх сонголтоо өөрөө олж сонгоод тэгээд хин нэг нь хэлэхгүйгээр оролт яваад өглөөснөө жоохон дасгал хийж байгаа юм л да. Хязгааргүй яриа подкастын дэлгэрэнгүй Climb Mongolia YouTube-с үзээрэй.